Та бүхэндээ ярихаар сонгосон үнэхээр галзуу анимашн нь таны аним гих үнцгийг бүр мөсөн өөрчлөх бөгөөд ирээдүг зүгнсэн, ирээдүйд баян ядуу давхрах хэр байхыг харуулсан. Технологи хэдий хүний амьдралд хэрэгтэй сөрөг нөлөөтэй мөн бүх зүйл төлөөстэй гэдгийг эндээс үзэж болно. За ингээд анимашн руугаа орцгоё. Let's go. Эхний анги. Шөнийн хотын гэрэл хаяг хэл хязгааргүй технологиор дүүрэн Night City буюу шөнийн хот дахь дүр зургаар эхэлнэ. Энд нэгэн залуу зогсох бөгөөд кибер имплантаар дүүрсэн этгээд тэрээр машин руу очиж тэр машин доторх хүний тархийг дийлбэлнэ. Ингээд цагдаагийнхныг эцэс төгөлсгөлгүй хядаж эхэлдэг. Цагдаагийнхны сум түүний биед нөлөөлөхгүй харин буцаж ойж ирсээр л байна. Нэгэн цагдаа энэ бол кибер галзуурал буюу технологи давтсан хүний сэтгцийн уналт. Бидэнд Max Tag хэрэгтэй. Тэр залуу Sandvastan гэдэг military зэрэглэлийн имплантыг нуруундаа идэвхжүүлж цаг хугацааг удаашруулан олон цагдааг хэдэн хормын дотор шууд устган ална. Удалгүй Max Tag буюу кибер залууг устгадаг тусгай анги ирж түүнийг хүчтэй EMP буугаар саатуулна. EMP-ийн цахилгаан сорон зүүн хүчийг ашигладаг буу юм. EMP-ийн түүний системийг эвдэж түүнийг тойрон буудаж эцэст нь нэг Max Tag-ийн албаагч бууныхаа нүхийг түүний нүүрэнд тулгана. Энэ бол залуугийн сүүлчийн харсан зүйл. Удалгүй бид залуу хүүг харна. Түүний нэр бол Дэвид Мартинез, манай анимашны гол дүр. Энэ бүхэн түүний brain dance буюу манахаар сүүлийн үеийн VR өргөдөгдсөн туршлагаар дамжсан үзэгдэл байж л дээ. Дэвид ядуу дөрөвт ээж Глориагийн хамт амьдардаг хүү. Ээж нь шөнө өрөө болтол ажиллаж хүүгээ Arasaka Academy хэмээх хамгийн үнэтэй сургуульд сурахын төлөө бүхнээ зориулдаг. Дэвид Reaper Dog гэх хүн рүү залгаж бас нэгэн VR чип авдагч тэр нь нэмэх 18 байсанд манай залуу нилээн дургуутсан. Гисэн идэж амьдрал хэцүү. Угаалгай машин төлбөрөө төлөөгүй учраас ажиллахгүй. Дэвид ээжигээс ирээд сургууль руугаа гарах гэж байгааг хэлэх зуур. Телевизийн мэдээгээр Sandvastan төхөөрөмж гэмт хэрэгт ашиглагдаж байсныг мэдээлдэг. Ерөнхий ядуу дөрөгт амьдардаг учраас гадаад орчинд ч мөн адил тэр зэргээр эвгүй. Гэхдээ мэдээж ирээдүйд 2076 онд болж байгаа учраас технологийн дэвшлэн тулсан байх тул өндөр түвшний л ядуу хүмүүс дундор алхана. Метронд сууж тэндээсээ буугаад нэгэн охиныг хараад сэтгэл нь татагдсан ч хоцорч байгаа тул сургууль руугаа яаран гүйнэ. Ингээд Дэвид сургууль руугаа ордог. Энэ нь Arasaka корпорацийн үнэтэй сургууль. Гэхдээ тэр бусдаас ялгаатай нь ядуу гэр бүлээс гаралтай, анги дотор нь тэрнийг үргэлж доромжлно. Ялангуяа Кацуо гэх сурагч. Дэвид хичээлийнхээ системд мөнгөө хэмнэн хар захын эмч технологич Reaper Dog-оос авсан системээр нэвтрэх гэж оролцсон ч амжилтгүй болж бүх сургуулийн системд оолдож сургуулийн захиргаанд дуудагдана. Ингээд ээж нь ирж уучлалт гуйж бүх төлбөрийг барагдуулна гэснээр төлбөрийн дарамтанд орно. Мэдээж дахиад л төлбөрийн дарамт. Тэгээд тэд гэртээ харж байх замд Дэвид би ингэж үнтэй сурч чадахгүй. Гарч ажил хийж танд туслая. Таны олж байгаа мөнгө хаанаач хүрэхгүй байна. Гэсэнд Глория уйлан хийж байгаа зүйл болгоно нь Дэвид чиний төлөө. Сургуулийг нь төгсөж Arasaka корпорацийн хамгийн дээд оргилд нь хүрнэ шүү. Сургуулаа хаяна гэж ярихгүй шүү гэд дуусгаж амжаагүй байтал тэдний машины хоёр талд хоёр кибер мафийн бүлэг хоорондоо гал нээж эхэлнэ. Глория жолоогоо мушгин тэдний дундаас гарахыг оролдовч хоёр машин хавцнаар гацсан машин нь юу ч үгүй шүршүүлэн орхигдно. Дэвид Глория хоёр сумнаас амьд үлдсэн ч нэг бүлэглэл нь нөгөөгийнхөө машиныг дэлбэлэхэд зам дээрх машинууд мөргөлдөн тэр хоёр ч мөн адил мөргөлдөж машин хөмрөөд Дэвид машинд Глория харин зам дээр хэвтэнэ. Trauma team гэх түргэн тусламж ирэх боловч тэднийг даатгалгүй гэдгийг мэдээд Глорияг авралгүй орхив. Яг энэ үед Дэвид бачууртлаа уурлана. Энэ үед өрнөс солигдож тэд эмнэлэгдэр ээжийнхээ эз зүйлсийг авах бөгөөд эмч түүнд хадан эмчилгээний төлбөрийн талаар хэлнэ. Дэвид тэндээс гарч гэрлүүгөө харж гэртээ орох гэсэн боловч түрээс нэгцсний улмаас автомат алга онгохгүй Дэвид шок. Цонхоор орон ээжийнхээ данснаас эмнэлгийн төлбөрийг явуулан эд хогшлоос нь нэгэн төхөөрөмжийг олно. Дэвид ихэндээ юу гэдгийг нь мэдэхгүй ч судалж үзсэн шөнийн хотын цэргийн хэрэгсэл гэдгийг нь олж мэднэ. Тэгээд Reaper Dog-оос асуухад тэрээр Sandvastan байна штэ. What the fuck гэд хар зах дээр зарах гэсэн боловч амжилт олохгүй. Маргааш нь Дэвид сургууль дээр очиход Кацуо болон бусад ангийн сурагчид түүнийг гадуурхан дээрлэхийг оролдоно. Кацуо нь Arasaka Academy хамгийн баян айлын сурагч бөгөөд Дэвидийг ядуу байгаад нь биш зүгээр л бусдаас өөр гэж хэлэн сургуулиас гар гэж шаардсанд Дэвид ээжигээ бодон дургуйцна. Тэгсэнд Кацуо бүр даварч ээжийг нь муулж доромжилсноор
Тэгээд хинч л одоо ээжийг нь муулаад хахад дуугаас ховтой. Дэвид урагш алгасанд түүнийг Кацуа түлхэн тэд зодтолдоход бэлдэнэ. Кацуа бол үнэн кул. Кацуа шинэ технологиор хучигдсан кунфу чиптэй ба ган төмөр бэлэдэд бол Дэвидийг ядах юмгүй зодож па хогийн сав руу шидэгддэг. Гэвч болоогүй бүх зүйл уламд ордож Дэвид эмнэлгээс дуудлага авдаг. Тэрээр очиход түүний ээжийг нас барсан гэж мэдэгддэг. Түүнд оршуулгын зардлыг танилцуулдагч Дэвид бүх мөнгөө эмнэлгийн төлбөрт зарцуулсан тул оршуулгын зардалгүй болж ээжигээ чандарлаж тэгээд гэртээ авчирдаг. Тэрээр түрээсийн төлбөр, цахилгааны төлбөр, сургууль зэрэг олон өртөө мессежүүдийг авдаг. Дээр нь мэдээж ээж нь бас өөд болсон шүү дээ. Нилээн л тийрээтэй. Дэвид бүхэмдэн Санда Вистан буюу ээжд нь байсан төхөөрөмжийг дахин зарах гэж оролцдог боловч амжилтгүй болж ууралж орилдог. Тэр үед өнөөх л Кацуа дахиад луцаар залгаж ээжийг нь даатгалгүй болохоор амиа алдсан зэргээр доромжилж багтааваа хангаж инээж эхэлдэг. Яг энэ үед Дэвид эрс шийднэ. Тэрээр Reaper Dog дээр очин би өөрөө энэ төхөөрөмжийг биедээ суулгуулна гэснээр 1-р анги маань дуснаа. 2-р анги Reaper Dog-оор эхэлнэ. Тэрээр Санда Вистаныг Дэвидэд имплант хэлбэрээр суулгахаас татгалздаг. Тэр хэлэхдээ чи биеийнхээ хүчин чадлаас илүү даахгүй гэж анхааруулна. Энэ нь ч үнэн. Дэвид бол жирийн нэг хүүхэд харин Сандийн цэргийн тусгай имплант. Дэвид хэдий хүүхэд ч тоосонгүй. Үүнийг авахыг үнэхээр их хүсэж байлаа. Эцэст нь Дог бууж өгч Сандийг суулгахаар шийдвэр гаргана. Ингэснээр тэрд Санди тавих харгас үйл явцыг эхлүүлдэг. Яа, энэ хэсгийг нь харахад бол бүр үнэхээр хэцүү. Ямар ч өвчин амдагч байхгүйгээр зүгээр зүсээд аваад суулгачж байгаа. Дараагийн өдөр Дэвид ээжийнхээ хөрмийг өмсөн сургууль дээр очиж өшөө авахаар Кацуаг өшгөлж унгаадаг. Кацууч дахин кунфу чип хэрглэж дайрна. Харин энэ удаа бүх зүйл өөр. Тэрээр Сандигээ ашиглан супер хурдаар Кацуаг дэлбэртлэн зөгтөг. Ингээд Дэвид сургуулиас гардаг. Тэр шугамыг 1-5 новшийн зүйл хийсэн учраас мэдээж буцах зам үгүй. Гэсэн хэдий ч Дэвид хоржоонтойгоор инээж Сандигээ ашиглан алга болдог. Тэгээд Дэвид гэртээ хэвтэж байх үед Арасакагийн ажилтнууд Кацуаг зохиж буй бичлэгийг Кацуагийн аав ноён Танакад үзүүлдэг. Ноён Танака нь Арасака Актемд өндөр албан тушаалд ажилладаг бөгөөд Дэвидийг Санди ашиглаж байгааг мэддэг. Хачирхалтай Дэвидэд өмнөх хэрэглэгчиг нь ямар ч гарч нөлөө илрээгүйд гайхан ажилчнуудаа Дэвидээс сургалтын төлбөр авахгүй гэж олж авчран туршилтын харах болгохоор шийднэ. Харин нөгөө талд амьдралаас залхсан Дэвид захирлаас дуудлага авна. Тэрээр Дэвидийг сургуульд үн төлбөргүй буцааж оруулах саналаа дэлгэрэнгүй танилцуулж дуусаагүй байхад Дэвид уцаа таслана. Дараа нь тэр өдрөө шөнийн хотын ядуусын дунд маш ихээр сэтгэлээр унсан байдалтай өнгөрүүлдэг. Хөөрхөдөө дөнгөж 17 настай шүү дээ. Дэвид галт тэргэнд суун гуниглаж байх үед нэгэн охиныг хулгай ирэхийг харна. Өмнө нь харж байсан охин нь байлаа. Тэр галт тэргээр явж байхдаа Арасакигийн ажилтан бүрээс санах хойно мэдээллийг хулгайлж байв. Тэгээд эцэст нь Дэвид дээр ирэн чипийг нь хулгайлахаар оролцдогч гэвч тэр Сандигээ ашиглан түүнийг зогсооно. Охин гайхан түүнийг булан чахан түүний чип болон файлыг шалгаж тэд хэсэг ярилцсанаар түүнийг корпорацийн гахаа биш гэдгийг ойлгоод түүнд нэг санал тавина. Тэд Арасакагийн ажилтнуудаас чипийг нь хулгайлахын тулд хамтран ажиллаж болох бөгөөд тэр түүнд олзны 30%-ийг нь өгөхөөр тохиров. Эцэст нь Дэвидийн амьдралд итгэл найдвар төрж зөвшөөрнө. Охин өөрийгөө Люси гэж танилцуулна. Манай анимашны бас нэгэн гол дүр. Дэвид Люси хоёр таарлцсан Арасакагийн ажилтан бүрийг дээрэмдэж чипийг нь хулгайлж хурцтай ажиллана. Ер нь бол Сандитэй Дэвидэд энэ нь хүүхдийн тоглоом гэх үү дээ баг. Харамсалтай нь тэднийг гадаа ярилцаж байх хооронд Дэвидийн хамраас цус гарч тэр ухаан алдна. Өрнөл солигдож тэрээр ухаан ороход Люси болон түргэн тусламжийн ажилтнтай машинд сэрдэг. Ажилтан энэ жаал цэргийн тусгай имплант өөртөө суйрлуулсан байна. Гэхдээ өвчин хамдаах эсвэл дасан зохицоход нь туслах ямар ч юм бэлтгэл уугаагүй байна гэхэд Люси Дэвидийг галзуу гэд инээж эхэлнэ. Байдал биштэй жихлэн түргэн тусламжийн ажилтан Дэвидэд буу тулган Сандиг авахыг хүсэж байгаа хэлнэ. Шөнийн хотынхан бол бүгд л галзуу. Люси тайвнаар хөөе жаала би чамайг аврая. Гэхдээ олдсны 30% чин 20% болсон шүүгээд дамнуургыг өшиглэн ажилтныг зохиж унгаан машины хаалгыг өсрөн гарч Дэвидийн дээр өсөрч урдны замлуудад гарна. Люси зам дээр тэргийг биеэрээ өдөртөн баруун зүүн гэд явах машинуудаас бултана. Замдаа тэр яг л галзуу хүн шиг л инээн. Үүнийг харсан Дэвидийн нүд бүхнийг хэлж байгаа мэт бараг л манай жаал дурлжээ. Яа, тэгтээ би ч гэсэн.
Зүгээр үнэхээр л кул харагдаж байгаа үстэй манайхаа. Замаас гарч Люси дам нуургыг зогсоогоод Дэвидийг хартал хурднаас болж өөрлөгөө бүтэн бөөлдсөн байв. Тэр Люсигээс Reaper Doc-ийн хаалгыг хэлж тэнд аваачихыг хүсдэг. Үүнийг нь Люси ч зөвшөөрдөг. Эмчийн өрөөнд Doc Дэвидээс Сандиг хэдэн удаа ашигласан бэ гэж асуухад Дэвид 8 удаа гэж хариулдаг. Doc бүр ихээр гайхаж үүнийг хит их хэрэглэвэл эргэх замгүй ухаанаа алдаж кибер галзууралд хүрэн шүү. Ерөнхийдөө хит их имплант суулгаж түүнийг байнга ашиглавал тархины систем эвдэрч зүгээр л алуурчин зомби болдог юм байна. Энийг нь тэд Cyber Psycho буюу кибер галзуурал гэж нэрлэнэ. Люси Дэвидтэй хамт хулгайлсан чипний бүх мөнгөөр түүнд 2 өдрийн им авч өгөөд Дог шууд л түүнийг нь өгнө. Дэвидэд хандаж өдөрт 3 удаа Сандиг хэрглэж болно. Хэтрүүлвэл галзуурн шүү гэж хэл. Доггоос гарахад тэр гадаа Люситэй уулзаж Люси түүнийг өөрийн гэрт авчирдаг. Гэртэн сууж байхад Люси түүнийг шар аргаар дайлахад Дэвид ууж чадахгүй гахсанд Люси түүнийг тамхи татахгүй, пив ууж чадахгүй гих зэргээр шоолно. Харин Дэвид хариуд нь Люсигийн ханан дээрх сарлуу аялах тухай зурагт хуудсыг шоолно. Энэ үед Люсигийн царай хувиран гомдсныг харсанд Дэвид яриагаа өөрчлөн түүнд ээж болон Арасака Актамын талаар тохиолдсон зүйлээ хэлнэ. Люси Арасакад дургу бол яагаад яваад байсныг нь асуухад Дэвид ээжийнх нь мөрөөдөл байсныг хэлээд Люси утгагүй юм. Чи өөрийнхөө мөрөөдлийн төлөө амьдрах ёстой гэхэд утгагүй юм. Надаас тэнд дүү юм. Нүхэндээ зөрөхгүй ч зовдлаа. Дэвид харин санал нэг биш байгаагаа хэлнэ. Тэгээд Люси түүнд Brain Dance буюу VR ашиглан нэг зүйлийг үзүүлнэ. VR дотор Люси Дэвидийг сарлуу дагуулж аялна. Хиймэл оюун ухаан эдэж тэр мөчид бүх зүйл бодит мэт буюу VR төхөөрөмж нь маш гайхалтай бөгөөд Люси түүнд I really want to stay your house гэдэг зуу сонсоход Дэвидийн сэтгэл маш ихээр догдолдог. Дууг нь манайхаа description хэсэгт оруулчих сонсоод үзээрэй. Ер нь дууны хувьд бол маш гоё дуу шүү. Тэр хоёр сарыг тойрон алхаж таталцлын хүчгүй байдлыг туршиж, дөрвөн дугуй дунаж, сансрын дуулга өмсөж, гайхамшигтай аялна. Үүний дараа тэд саран дээр сууж дэлхийг харангаа Люси би үүнийг хинт ч харуулж байгаагүй гэж шивнэн хоёулаа гайхалтай баг болно гэхэд Дэвид зөвшөөрөн инээмсэглэв. Манай жил баг шинэ амьдралдаа бэлэн юм шүү. Гэвч мөрөөдөл дуусч хөөй танхаа новшоо гэх бүдүүн хоолой сонсогдсноор бодит амьдралдаа эргэн ирнэ. Нүдэ нэхэд эвгүй царайтай Edge Runner буюу хавцлаар гүйхчд гэх нэртэй гимт хэргийн бүлэглэл угтдаг. Түүний урд байгаа залууг Main гэх бөгөөд Дэвидэд байгаа Санди минийх гэж хэлдэг. Дэвид тэр үед Люси рүү хардагч тэр зүгээр л тамхицтад сууж байдаг. Люси түүнийг бараг л тэдэнд зарчихсан бололтой. Энэ нь манай жилд худлаа юм шиг санагдсан ч саяхан гоё байсан шүү дээ гэж бодон юу ч хэлж амжаагүй байтал Main түүнийг сэнсэртлэн зогсноор 2 дугаар анги маань дуусна. Анимашн таалагдсан бол лайк, subscribe хийхээ мартвэ. Мөн сэтгэгдэл хэсэгт өөрийн санал бодлоо хуваалцаарай. 7 хоногт 2 анги гэж бодож байгаа ч лайк, subscribe-ны тооноос хамаарч хурдан дуусгахыг хичээнэ. Бас тэгээд өмнө нь яригдж байгаагүй 2 маш зөвүүн киног бэлдсэн байгаа бөгөөд та нарын минь дэмжлэг хэр сайн байхаас шалтгаалж хурдан хийнэ. За тэгээд дараагийн ангиар уулзтлаа. Түр бай бай.